одоо сэтгэхгүй хоёроос одоо бүрдсэн зүйлийг л одоо сэтгэл зүй гэж яриад байгаа шүү дээ. Манай компани үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бол хуухаараа хүртдэг хүнс. Уг нь бол цагаан үсээ дарах гал бодоод байгаа шүү дээ. Эсвэргээрээ ахаа тэрийг нь өдөөгөөд байна. Тий, тэрийг нь бол өдөөдөг. Тэгээд пероксид нь бол бас эсэлтэлтэй стрессийг үүсгэдэг. Go Global нэвтрүүлгийн цагаан сарыг өгсөн 8 дахь дугаар эхлэхэд бэлэн болцсон байна. Манай нэвтрүүлгийг үздэг, дэмждэг, үзэгчтэй бид нар бас хүндлээ. Зочин бит хоёр яг үндснийхээ бас өв солиушнгээс хувцсыг хүнссэн байна. Таалагдж байгаа хаа. За ингээд манай өнөөдрийн зочны хувьд болохоор өөрийнх нь эцэг эхээс заяасан нэр гэхээс илүүтэй үүсгэн байгуулсан компани, бий болгосон тэр брэнд, үнц нь монголчуудад ичнээ танил болсон бүтээгдэхүүнийг бий болгосон хөдөлмөрч нэгэн зочин ирсэн байгаа. Тэгээ энэ зочин маань болохоор Монкерем компани үүсгэн байгуулагч Уран чимэг захирал хөрөлцөн ирсэн байна. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Манайх алга төштэй. Нэвтрүүлээ ирсэн зочиндоо нэвтрүүлэг бас гоё олоосаа гэд. За урилга хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Ер нь анх Go Global нэвтрүүлгийн урилга хүлээж авах шалтгаан нь яг юу байсан бэ таны? Миний хувьд болохоор Go Global одоо нэвтрүүлэгт оролцох болсон нь бол одоо манай энэ гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар чи ер нь шинэ салбар байхгүй юу? Тэгээ манай компанитай л чицүү, нас чицүү салбар гэсэн үг. Тэгэхээр одоо энэ манай салбарын хийг дэмжиж тийм ээ одоо манай компаниг бас онцлоод ингээд урилга ирүүлсэнд бол маш их баярлж байгаа. Тэгээд Go Global нэвтрүүлэг бол ер нь тэг үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж цаашдаа экспортын чиглэлтэй үйлдвэрлэлүүдийг дэмжиж ард түмэндээ таниулах зорилготой гэд би оролцож байна. Ямар гоё юм бэ. Баярлалаа. Тэгээ зочноосоо эхлээд ийм асуулт асуулчаар нэвтрүүлэг бас аягүй гоё болт юм бэл. За урнаа захирлын хувьд болохоор эргээд яг тэр нэг тач одоо хим технологич мэрэгчлэлтэй хүн байгаа шүү дээ тийм ухааны доктор хүн байгаа. Тэгэхээр яг тухайн үедээ бас Чехийн Праг хот руу ингээд сурж явж байсан үе рүү турсамж руу эргэж очимаар байна л да. Тухайн үед ер нь яг Монголоос тантай хамт хэдэн оюутнууд очиж байсан. Ямар шалгуураар тэр үед очиж байсан бэ? Тэр үед болохоор зэрэг бас энэ конкурс гэдэг өгөөд тэгээд дээгүр жагссан хүүхдүүд нь л ер нь урилга аваад тэгэл явж исэн. Тэгээ улсын зардлаар сургадаг байсан шүү дээ. Тэгээ бид нар Чехэд 1977 оны 8 сард бид нар 8 сарын 15-нд бид нар нэг 41 үлээ Чех зорж очиж исэн. Тэгээ эхний жил бол бид нар ийм тосгонд хэлний бэлтгэл хийдэг байсан. Монголоос 41 үлээ явж исэн. 41 үлээ явж исэн. Тийм. Манай сургуульд гэх юм бол 3 охин бид нар яг сургуультай байсан. Тухайн жилд Монгол 3 охин. Бас дээр ах эгч нар бас төгсөж исэн л доо. Тий. Одоо тэд нар маань бас нэлээд тийм хим технологи, химийн чиглэлээр нэлээд том алдартай хүмүүс бас бий. Одоо тэгээ тухайн үед хамт сурч байсан оюутан цагийн найзууд нь ер нь ямар чиглэлд ажиллаж явж байгаа юм бэ? Ер нь яг миний тэр үед болохоор зэрэг одоо энэ манай хим технологийн салбар бол хөгжөөгүй байсан үе шүү дээ. Одоо хим технологич болж ирчээд ер нь хаана ажиллах уу, химийн багш болно те. Эсвэл хүрээлэнгүүдэд бас ажиллаж болно. Яг үйлдвэрлэл гэхээр зэрэг одоо бас арьс ширэнд манайхан бас зарим нь ажилладаг байсан те. Гих мэт ингээд өөр нэг үйлдвэрлэлийн чиглэл тухайлан технологийн чиглэл хөгжөөг байсан учраас нэг тийм л байсан. Миний хувьд гэх юм бол сургуулаа төгсөж ирээд нөгөө нийт аж ахуй үйлчилгээний яам гэж байсан юм. Тэрний нөгөө харьяа туршлага шинжилгээний институт гэж байсан байхгүй юу. Тэгээ сургуулаа төгсөж ирэнгүүтээ тэнд институт 5 жил эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаад тэгээд нэг декреттэй хүүхд гаргаад сууж исэн чинь нэг яам маань татан буугдцсан 1988 онд. Тэгээд компани 1989 онд ер нь хүүгээ нэг настай байхад 88 онд таны ажиллаж байсан яам татан бүгдөө 89 онд шууд үүсгэн байгуулсан. Тий, үүсгэн байгуулсан гэсэн үг. Гэтэ амьдралд бас юм аяга учиртай. Тэгээ тухайн үедээ бас тэгэл бас нэг ажиллаж байсан газар нь татан бүгчаа хүн хинд ч гэсэн ямар сайхан байх вэ тий. Гэтэ яагаад та тийм хурдан за ер нь ингээд би өөрөө юм үүсгэн байгууллаа гэж бодсон юм. Тэр бол зээлийн цаг үетэй холбоотой байсан уу? Тий, яг хуу зах зээлд бол шилжиж яг эхэлж исэн. Тий, эхэлж исэн. 89 онд бол эхэлсэн шүү дээ. Тэгээд тухайн үед бол бас би нөгөө
Чехэд сурж исэн. Тэгээд үйлдвэрлэлийн дадлага гээд 3 дугаар курсээс үйлдвэр дээр дадлага хийдэг байсан. Тэгээ энэ косметикийн чиглэлийн үйлдвэрийг би өөрөө сонгоод тэгээд Прагийн Астрид, тэгээд Чехийн, Польшийн Флорина гэдэг үйлдвэрүүдэд ингээд дадлага хийгээд тэгэнгүүтээ ингээд үгүй ер нь яагаад энэ тос шампуныг ингээд Монголдо үйлдвэрлэж болдгоо юм бэ? Болоо энэ аюу гайгүй юм биш тэгээд тухайн үед нөгөө хүүхдийн дэврэн сэтгэлээр харж исэн. Тэгээд Монголдо зуны амралтаар ирээд ингээ харахад бол нэг юуны Германы нэг ганц хоёр бүтээгдэхүүн өндөгтэй шампунь гээд нэг ганц хоёрхан л бүтээгдэхүүн байдаг. Өндөгний зурагтай шампунь мөн баха. Тийм мөн одоо бас ч гэсэн нэрсээр харагдаад байгаа шүү. Тий. Тэгээд ер нь хэд бол яг ингээд гадны импортын ганц хоёрхон бараа тэгээ крем 21, крем Nivea энтер гэдэг тэд нар байсан. Тэгээд ер нь л ингээл Монголд ийм юм үүсгэн байгуулвал ер нь болох юм шиг нөгөө сэтгэл багтаал. Тэгээд л нэгэнт одоо сурж төгсөж ирсэн юм чинь. Тэгэл 89 онд өөрөө сэтгэл шулуудаал тэгэл байгуулсан. 89 он гэхэр чинь тэр үедээ тайван хиттэй байсан юм бэ? Тэр сургууль төгсөөд одоо 89 онд чинь би 30 тал байсан байхгүй юу? Тэгэл сургуулаа төгсөөл тэгэл компани байгуулсан. Үгүй сургуулаа төгсөөд нөгөө юу яасан шүү дээ. Ажилласан шүү дээ. 5 жил ажилласан байхгүй юу? 5 жил ажиллаад бас ажлын дадлагтай болоод. Тий, ажлын дадлагтай болоод Польш улсад бас ажлынхаа шугамар яг косметикийн Флорина гэдэг үйлдвэр дээр дадлага хийгээд тэгээд ер нь л яг энэ чиглэл дээр л миний одоо нөгөө энэ зүрх сэтгэл татагдчихсан. Тухайн үед чинь болохоор хөвчлэн малын гаралтай түүхэд бүтээгдэхүүн Монгол улсад одоо ч гэсэн ялгаагүй л байгаа шүү дээ. Яг үндсэн Монголын гаралтай түүхэд гэвэл тэгэхээр яг гоо сайхныг гээд орохоор айгуу гоё зоригтой байгаа таахгүй тий. Тэгэхээр тэрийг болохоор гадны улсад очиод та тэр яасаа гадны тэр хөгжилтэй орнуудын тэр хэрэгжилж байгаа юмнуудыг нь хараад эсвэл гоё охтууд ингээ хараад одоо ийм болгоё өөртөө бас тийм хийж батсан юм уу яг гоо сайхан гэдэг сонгосон нөр. Яг гоо сайхан гэж сонгосон нь ер нь миний бас сонирхол байсан. Нөгөө залуу байхад чинь дандаа гоё сайхан байхыг бодно тий. Одоо ч гэсэн амар гоё харагдаж байна. За баярлалаа тий. Тэгээ ер нь ингээл гоё сайхан байхыг бодно. Тэгээд миний сонирхол бас тийм байснаас гадна нөгөө энэ гоо сайхны бүтээгдэхүүнд ордог энэ ингредиентсүүд дээр бас би нэлээд оюутан байхаас эхлээд ажилласан орц найрлагууд тэгээ миний дадлага хийжсэн Прагийн Арома гэдэг улсын үйлдвэрийн газар байсан. Тэрэн дээр ер нь дадлага хийгээл энэ үнэрт бодисыг яаж алгаж авдгийг тий. Тэгэл ер нь нэлээ их дадлага тэндээс ер нь суусан сонирхол бас сонирхолтой юм чинь нөгөө тэрийг чинь илүү их анхаарлаа төвлөрлөө штэ. Тэгэнгүүтээ судалж эхлээл ерөөсөө миний яг тэр үед чинь тэр 70-80 оны үед чинь ерөөсөө гоо сайхны бүтээгдэхүүний түүхийд бол дандаа нефтийн гаралтай түүхийд байдаг гэсэн. Тэгэл ер нь нефтийн гаралтай түүхийд гэдэг чинь ямар учиртай байлээ гэж ингээл судлаад үзсэн чинь ер нь нефтийн гаралтай түүхийдийг бол гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төдийлөн ашиглах ёсгүй. Ягаад гэвэл нефтийн гаралтай түүхийд чинь болохоор одоо ингээд нөгөө нефтийн тоснууд байгаа штэ. Шингэн өтгөм ажлын тэгэл одоо нөгөө гадаргуу өтгөх бодисууд байгаа. Тэр бодисуудыг бол хүний арьсанд хэрэглэхэд одоо нарны туяаг шууд татаж тий хөгшрөлтийн тол үүсгдэг гих мэтийн юмнууд тэр 80-аад оны үед ер нь нэлээд их эрдэм шинжилгээний ажлууд Европод байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр тэрийг уншаад мэдээ тэгвэл яах ёстой юм бол гээд ингээл ер нь судалгааны ажил бол оюутан багаас эхэлсэн гэсэн үг. Нэгээс нөгөөрөө хөврөөл сонирхол угаасаа хүсэжсэн сонирхчихсан учраас ингээл үргэлжлээл яваад байсан. Тий. Тэгээд 89 онд анх манах байгуулагдахдаа энэ хоёр төрлийн халгай ганг гэдэг хоёр төрлийн шампунь. Тэгээд тэрнээс гадна ер нь нүүрний тос. Тэгээд Монголын хамгийн анхны ком бүтээгдэхүүн арьс арчилгааны иж бүрдэл хийжсэн байдгийн. Тэгээд одоо нүүрний нарангоо, цагаан шүн гэдэг тосноо цагаан шүн тий. Нарангоо гэдэг нөгөө өсвөр насныхны зориулсан тийм одоо нөгөө тониктай, цэвэрлэгч сүйтэй, өдөр шөнө тостой тийм хөөрхөн ком гаргаж ирсэн байдгийг. Тэг хүүхдийн дэгдэхээ гээд ком. Тэгэл ер нь хамгийн анх үүсэн байгуулагдсан учраас маш олон бүтээгдэхүүний анхдагч Монголдо болсон байдгийг.
сонсоцтой гоё юм. Энэ олон 30 гаруй жилийн түүх чинь зөндөө олон яриа болохоор тийм. Тэгэхээр за түрүү нөгөө нэг нэвтрүүлгийн ихэнд хэлсэн шүү дээ халгаа гэдэг юм бид нар бас мэдэн те сая бас цагаан шүн гэхээр манай ээж бас аягүй төрхтэй гэсэн гинт саналаа хүүхэд ахаа цагаан шүн гэдэг нэг ягаан тогтой ингээд нэг бөөргийн эргүүлдэг тагтай байдаг гэсэн шүү. Тий. Тийм тагтай байдаг гэсэн. За одоо миний яг асуумаар байгаа юм юу вэ гэхээр халгаа гэдэг брэнд дээр те өөр зөндөө олон брэнд хөгжүүлээ зах зээлд гараад худалдаалагдаа явж байгаа. Манайх халгаа гэдэг бол хати халгаа гэдэг болохоор ерөөсөө ингээд хүлээн зөвшөөрөгдсөн танигдсан брэнд байгаа штэ. Гэхдээ одоо та хэдийн маань хувьд болохоор өшөө ингээд шинэ тутам шинээр хөгжүүлж байгаа онцлмоор байгаа ч юм те энэ бүтээгдэхүүн маань юм гэдэг танилцуулмаар ярмаар байгаа таны ямар бүтээгдэхүүн байна. За ер нь бол манайх үндсэн 3 брэндтэй. Тэгээ халгаа брэнд Мала молоо гэдэг хүүхдийн те доктор Уна гэдэг үндсэн 3 брэндтэй нийтдээ одоо 50 гаруй нэрийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр ингээд нийлүүлдэг. Үнэт ширэглэгчд их олонтой. За тэгээд үс арчилгааны халгаа гэдэг клиник салонтой. Салон бол байж байгаа. Тэгээд ер нь цаашдаа энэ өөрийнхөө одоо нөгөө судалж шинжилсэн те эрдэм одоо нөгөө бүтээсэн тэр бүтээлүүдийг л үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой ингэж ажиллаж байгаа. Тэгээд доктор Уна брэнд дээр маань нэлээ их бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгдэж байгаа. Тэгээд доктор Уна гэдэг брендийг бол манай доктор Уна гэдэг чинь та одоо өөрөө шүү дээ. Өөрөө шүү дээ үзэгчтэй. Доктор Унаг үзүүлж шүү тий. Ялангуяа тэр ковидын үеэр болохоор айгүй их юмуд гараад ирсэн тий. Ариутгал халдваргуулж тийм бүтээгдэхүүнүүд тэгээд ерөнхийдөө бол ингээд аяг тавг угаагч хөөс байна тий. Ерөн шүдний оо байна. Тэгээд аяг тавг угаагч хөөсөн дээр гэх юм бол ямар ч тийм нөгөө наалт зүүсгдэггүй тийм ээ яг ингээд идэхэд ч болохоор тийм ер нь манайх бүх брэндүүд дээрээ хүнсний шаардлага хангасан түүх хийдэг сонгож авдаг хүнсний шаардлага хангасан тэгээд олон улсын космос гэдэг стандарт байдаг тэрний шаардлагыг хангасан түүх хийдэг бол сонгож авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг тэгээд ер нь түүх хийдийн сонголт бол аюул чухал тэгээд веган түүх хийдийг бол сонгож. Веган гэдэг дээр бас ярих юм айгүй хаагш. Таны өөрийн бас амьдралын тэр сонголттой шууд холбогдож байгаа тийм. Дээрс нь саяны бүтээгдэхүүн дээрээс нэмээд бурал усны эсрэг гэдээ бас нэг гоё бүтээгдэхүүн гаргасан байна шүү. Манайх болохоор ингээд ер нь олон жилийн судалгаа туршилтын үндсэн дээр нэг эрт бууралтаас сэргийлэх бүтээгдэхүүн баггүй юу? Халгаа брэнд дээр гаргасан юм. Тэгээд одоо эн чинь 2019 онд гаргасан бүтээгдэхүүн л дээ. Тэгээд энэ бүтээгдэхүүнээ гаргаад клиник туршилт хийгдээд ингээд ер нь ковидын дараа зах зээл дээр нэвтэрсэн л гэсэн үг байгаа юм тий. Буурал усны одоо нөгөө энэ халгаа буурал усны сет бүтээгдэхүүн гэдэг нэрээр хүмүүс нөгөө энэ буурал устэй хүмүүс л хэрэглэх хэрэгтэй юм байна гэж буурал болчихсон хойно гэж ойлгодог. Энийг та нэг сайхан залруулаа хэлээрээ. Тий. Гэтэл бол яг манай энэ халгаа буурал усны сет бүтээгдэхүүн маань эрт бууралтаас сэргийлэх бүх насныхан хэрэглэж болохоор ийм бүтээгдэхүүн байгаамаа гэдгийг бас хэлье. Тий. Бурал ус гэсэн чи одоо уучлаарай манайхаа. Юунд одоо надаас бол тийм олон ах биш аахгүй. Тэгээ ах олон ахын найзууд бас ингээ нилээн ингээ бууралтаад ингээ харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрний хувьд болохоор би бас танаас нөгөө судалгаа хийж байхдаа тантай зочноор оруулахдаа таныг бол сүүлийн 30 гаруй жил үсээ будаагүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээ тэгсэн хэрнээ таны ус бол ингээд нэг маш цөөхөн ингээ буурал устай байгаад. Тэгэл орчин үе чинь нас бараг ялгаагүй ингээл одоо тэр орчин нөхцлөөс олд юм стресс ядаргаанаас олд юм айгу бууралтаал тэрийг гэлс дарах гайл нөгөө будаал ингээл яваад байгаа шүү дээ тий. Ер нь яга та ингээ бодуулдаггүй юм үсээ тий. Яг залуудаа бол мэдээж эрэг оюутан байхдаа дараа нь ирчээд бол мэдээж эрэг гоёх гээд тэгээд үсээ бол бас будаж исэн байдгийн. Тэгээд ер нь энэ үсний будагны найрлаганд би өөрөө нөгөө хиймч хүн болохоор үсний будагны найрлаганд юу ордгийг яадгийн гээд ингээд судлаад үзсэн чинь үсний ер нь бол үсний будагны найрлага бол маш их хортой элементүүдийг бол агуулж идэг баггүй. Тэгээд үсний будагны найрлаганд одоо юу ордог вэ гэхээр аммиак байгаа. Суур тос гэж орж байгаа. Будагч байдс гэж орж байгаа. Тэгээд пероксид нөөшлөвч.
Тэгээд үнэр оруулагч гэж ингэж үндсэн 6 найрлагаас бүтдэг усны будаг өөрөө. За тэгээд аммиакийн тухайд ярих юм бол аммиакч нь бол маш их хортой нэгдэн штэ. Амьсгалын замаар одоо өвчлөл үүсгдэг тийм ээ. Тэгээд одоо үсний чигийг багасгадаг. Тэгээ халзралтын их үндэс болдог. Аммиакч өөрөө тэгээд үс бууралтын бас голлох шалтгаан болж өгдөг. Уг нь бол цагаан үсээ дарах гал бодоод байгаа шүү дээ. Эсвэргээрээ ахаа тэрийг нь өдөөд байна. Тий, тэрийг нь бол өдөөдөг. Тэгээд пероксид нь бол бас эсэлтэлтийн стрессийг үүсгэдэг. Ууданцар дотор. Ямар эсэлтэлтийн стресс үүсгэдэг. Эсэлтэлтийн стресс юу гэж юу вэ гэхээр хөгшрөлтийн процесс байхгүй. Тэгэхээр үс будуулаад залуу харагдахаасаа илүүтэй одоо нөгөө үсээ хөгшрүүлээд байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас их анхаарах хэрэгтэй. Тэгээд ер нь бол сүүлийн үед нэг аммиакгүй будаг гэдэг байгаа шүү дээ тийм аммиакгүй будаг мартга гэж явж байгаа. Тий аммиак орлуулагч гэж байдаг байхгүй юу? Тий аминометил пропанол одоо энэ моноэтанол амин гэх мэтийн одоо ийм синтетик химийн энэ түүхийдүүд аммиак орлуулагч бодисууд бол бас үсний будгийн найрлаганд ордог. Гэвч одоо энэ пероксидтойгоо үс будаж явах явцад энэ нь бол урвалаар аммиак бол үүсчихлээ байгаа. Тэгэхээр зэрэг аммиакгүй будаг гэдэг нь бол тухайн будганд агуулгадаг үуч гэсэн одоо будах явцад аммиак үүсээд амьсгалын зам астон бронхит үүсгэж байгаа агаарыг бохирдуулна. Тэрнээс гадна бол одоо уналт халзралтын гол шалтгаан болж байгаа байхгүй үсний будаг бол. Тэгээ миний хувьд болохоор нөгөө яагаад үсээ будуулдаггүй гэхээр гол нь найрлагаас найгаад тэгээд үсээ бол будуулдаггүй. Тэгээд зөв арчилдаг. Одоо яг яаж арчилж байна? Ер нь бол өөрийнхөө брэндээр халгай. Тий. Өмнө нь бол одоо нөгөө ус ургуулах нано бас бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Манай ус ургуулдаг халгай маш гоё харагдаад байгаа. Ус ургуулдаг одоо нано багц гэдэг халгай брендийн маань нано багц байж байдаг. Энэ нано багц маань бол бас ганцхан халгай ус ургуулдаг шампунь ганцхан эхлээд төрөл байсан. Анх үүсэн байгуулагдахдаа. Тэгээд тэр маань одоо Япон улсын эрүүл мэндийн яамны лиценз аваад бас Японд экспортод гарч ирсэн хамгийн анхны бүтээгдэхүүн болж исэн Монголдо. Тэгээд энэ буурал үсний сэд бүтээгдэхүүн гарааг байхад би бол тэр халгай нано багцаа дандаа хэрэглэсэн. Тий. Ер нь одоо миний үс арчилгааны гол нууц гэх юм бол ер нь нөгөө үснийхээ хуйхыг их сайн цэвэрлэдэг. Тэгээ хуйхыг бол тэр одоо гартаа тааралцсан бүтээгдэхүүнээр цэвэрлж болдоггүй. Хуйхны орчин болоод уудан царыг бохирдуулахгүй тийм бүтээгдэхүүн байх ёстой. Тэгэхэд манай халгай альж бүтээгдэхүүнээр бол хуйхандаа гүн цэвэрлэгээ хийгээд ингээд хуйхаа сайн цэвэрлж болно. Хуйхаа цэвэрлсэний дараагаар бол уудан цартаа шимт хичээлэг өгнө. Тэгээ ийм л зарчимтай. Тийм байгаа. Тэгэхээр яг өөрсдөө бүтээгдэхүүнийг л ашиглаад ингээд явж байгаа. Яг мэдээж та гаднаасаа ингээд бүх бүтээгдэхүүн ингээд ашиглаад ингээд байгаа тийм бас дадал зуршиллаа. Гол нь бас хүн өөрийгөө ингээд нөгөө ямар ч бүх зүйл дээр эрч хүчтэй, гой сайхан залуу байхад тэр хүний дотоод сэтгэлээ хүн яаж авч явж ийн гэдэг аягүй чухал юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр таны хувьд болохоор ингээд үйлдвэрлэл гэдэг бол хүнд салбар гэлээ ярьдаг те бүхэл зүйл рүү оролцдог. Тэр бараг тариалан тарих нь холгүй байгаад байгаа юм байна гэж ярьж штэ те. Тэгэхээр таны хувьд яг ийм ачаал өндөртэй салбарт ажиллаж байна. Тэгсэн хэрнээ мэдээж бас гаднаасаа бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа. Тэгвэл та өөрийнхөө яг сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн доктортой байдалтай ер нь яаж анхаарч? За ер нь сэтгэл зүй гэдэг бол тийм ээ сүүлийн үед их яригдж байгаа. Сэтгэл зүй гэдэг бол одоо сэтгэхүй хоёроос одоо бүрдсэн зүйлийг л одоо сэтгэл зүй гэж яриад байгаа шүү дээ. За тэгээд хамгийн гол нь бол одоо нөгөө хүн одоо ингээд хүнд ер нь хоёр боловсрал байдаг. Гадаад боловсрал, дотоод боловсрал гэдэг. За гадаад боловсралыг бол хүн сургууль, соёл те одоо ингээл яасэл цэцэрлэг тийм ээ ихтэй сургууль гэдэг ингээд олж аавна. Эрдэмтэн багш нараас олж аавна. Дотоод боловсралыг бол хүн ингээд өөрөө олж авдаг гэж боддог. Тэгээд одоо хүний дотоод ертөнцийн сүүлийн үед бас их яригдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний дотоод ертөнц юу юм бэ гэхээр л одоо энэ бодол, сэтгэл, сэтгэхүй, оюун ухаан болчиход байгаа. Одоо энэ орчин үед бол бас их энэ талаар их одоо мэдлэг их түгэж
байх шиг байна. Тэгээд ер нь энэ хүн болгон одоо хөгшин залуу гэлтгүү дотоод ертөнцийн мэдлэгийг л эзэмшснээр одоо хүн амгалан тайван байдлыг өөртөө бий болгоно. Түүнээс биш одоо сэтгэл зүйч дээр очоод мэдээ сэтгэл зүйч бол тухайн хүний одоо энэ ерөнхий тий нэг тийм асуудал гарчлаа гэх юм бол энэ чиглэлийн өгнө гэхээс биш яг тухайн хүний сэтгэлийг засчиж бол чадахгүй гэж би ойлгодог. Тэгэхээр одоо өөрийнхөө сэтгэлийг засна, өөрийнхөө одоо сэтгхүүг засна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөртөө л ажиллаж өөртөө л гүнзгий ажилласнаар л бол одоо энэ дотоод ертөнцийн боловсралтай болно л гэсэн үг л дээ. Тэгээд миний хувьд бол ер нь яг 2000-аад оноос эхлээл за энэ гадаад боловсрал ийм байдгийн байж тий. Тэгвэл энэ дотоод боловсрал гэж ер нь юу байдгийн бол миний хувьд бол яг энэ шашингүй үед би өсөж торнжсэн хүн шүү дээ. Гэтэл нэг л юм дутагдаад байсан байхгүй юу. Тэгээл энэ ер нь дотоод боловсрал гэж юу байдгийг энэ миний дотор юу болоод байдгийг гэдэг рүүгээ илүү гүнзгий анхаарч тэгэл ажилласан л гэсэн үг байхгүй. 2000-аад оноос эхэлж гэсэн үг шүү дээ. 2000-аад онд тэгвэл одоо ямар зүйл тохиолдсон уу? Ер нь яагаад тэр үеэс гэнт тэр талаар бодсон. Яг 2000-аад одоо яг энэ хүний амьдралд бол ингээд янз бүрийн л жаргал зовлон ээлжлэл тохиолдсон шүү дээ. Тэгээд хамгийн анх одоо бол энэ багада намайг бол ингээд буураа ээж мэн гардаж өсгсөн байхгүй юу. Тэгээ манайх бол ингээд өнөр өтгөн ам бүлтэй 8 улаа. Тэгээ хамгийн том нь одоо би байхгүй юу. Тэгээд манай буураа ээж мэн бид нарыг ер нь хөлийн дөрөнд гарын ганцханд хүрэхээс гадна яг энэ дотоод ах уян хүнд их чухал одоо энэ сэтгэл сайхан сэтгэлтэй байх тэгээ өглөгч өгөөмөр байх талаар бол бид нарт бүр их жоохноос их сургаж биеэрээ үлгэрлэж исэн хөгшин байдаг. Тэгээд ер нь тэндээс үүдэлтэйгээр ер нь ингээл миний дотор нэг юм байна даа л гэж бодоо явжсэн. Тэгээ Европт чинь өөр штэ. Тэр бүр нэг шашингүй газар тий. Тэгээд христийн шашин байдаг газар. Тэгэхээр одоо нөгөө Монгол хүн чинь буддист гэдэг тэр ёс зүйдээ өмж байгаа шүү дээ. Бид нар чинь нөгөө жоохон байсан болохоор тэгэл буураа ээжийнхаа заасан би ер нь ямар ч тийм шашинд хамрагдах ёсгүй гэдэг тийм үзэл баримтлал багаас ингээд суудсан байсан. Тэгээд 1998 онд манай аав маань гинт ингээд бурхны орондоо заларсан байхгүй. Тэгээд тэрнээс өмнө юм байна. Намайг яг оюутан байхад 1978 онд намайг одоо өсөж өмдөлгсөн буураа ээж маань хүүхэд байхад ч ер нь бүх юмыг мөнх гэж боддог шүү дээ. Өөрийгөө ч тэгж бодно, өрөөл бусдыг ч тэгж боддог. Тэгээд 1978 онд гинт буураа ээж маань насварсан. Тэгэхэд би ингээд айгүйх сэтгэлийн энэ юунд орсон байдаг байхгүй. Одоо энэ стресс цохилтонд орсон. Тэгээд буураа ээжийн маань загсан юмнууд намайг их аварж исэн. Юу загч байдаг байхгүй. Тэгээд ер нь ийм сэтгэлийн хаттай байх тий. Юм бол мөнхш. Бүх юм мөнхш. Буураа ээж нь ч гэсэн ингээд яваад өгнө гэж хэлжсэн байдаг байхгүй. Тэгэхээр юм нэрээ үнэхээр мөнх биш юм байна гэж буураа ээжигээ нас барахад эхний одоо тийм том тийм дотгошоо эргэх сэтгэл зүйн одоо тийм юу сургамж авч исэн. Тэгээд дараа нь 1998 онд бол манай өөр аав гинт намайг нэг ажиллаар Солонгост байж хахад гинт нас ороод дуудагдж ирж исэн. Тэгээд аав маань бас надтай хамт энэ Монкрем компаниг үүсгэн байгуулсан. Манай нас бартлаа манай компани нэгтлэнгаар ажиллаж исэн юм мундаг нэгтлэн хүн байдаг байсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө энэ ингээл дуусах юм бол те ер нь энэ юу вэ гээл те ингээл суулчих юм уу. Би ингээл хэдий их юм бүтээж хийсэн ч гэлээ гэсэн те ингээл нэг өдөр дуусах юм бол тэгвэл яах ёстой юм бол гээл ингээл одоо зориг шулуудаж орж ирсэн л гэсэн үг байхгүй. Тэгэл 98 онд аав маань нас бол 2000 онд л ер нь ирэл хайгуул айгүйх 2000 оноос хойш ирэл хайгуул хийгээл тэгэл явсан л гэсэн үг. Тэгэхээр одоо яг хөө ингээл бидний үед ингээ ажиглагдж байгаа энэ нийгэмд ажиглагдж байгаа зүйл нь юу гэхээр хүн ингээл нөгөө мэдээж яг хүн өөртөө аз жаргалыг хүсгүй хэм байх үү тий. Тэгтээ эргүүлээд бас амьдралын тэр тулгамдж байгаа асуудлууд тэр
одоо бэрхшээлүүч нь өөрсдөө биднийг айгүй тийм хатуужуулж яадаг, биднэрт айгүй юм сургаж яадаг бас нөгөө талдаа тийм боломжийг олгодог юм болов гэж би хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол таны хувьд болохоор тийм л зүйл бас тохиолдсон гэсэн үг тийм. Ер нь альва нэгэн одоо зовлон гэд байгаа зүйлийг харахад цаана дандаа л ухаарал тийм байж идэг байхгүй. Тэгэхээр түүнийг одоо давж гарах нь л хамгийн чухал байдаг. Тэгээд давж гарна гэдэг маань эерэг сэтгүүгээр л давж гарна. Түүнийг одоо эерэг сэтгүүгээр давж гарна. Нилээн том алсын хараатаагаар харна л гэсэн үг. Ер нь тэгээд өөр лүгээ одоо өөртөө ажилласнаар түүнийг давж гарна л гэсэн үг. Таны хувьд болохоор өөртөө ажиллана гэж хэлж байгаа байхгүй. Өөртөө ажиллана гэхээр өөртөө өөрөөсөө ингээ асуулт асуугаал ингээ байх уу, эсвэл ямар нэг юм бясалгал энэ төр хийдэг юм уу тий. Ер нь тий өөртөө ажиллаж эхлэх яг одоо үндсэн гол одоо боломж нь бол бясалгал юм тий. Бясалгах ямар төрлийн бясалгал гэдэг вэ? Яг уу ер нь нөгөө гэрэл аялгауны бясалгал гээл хамгийн анх би тэрийг хийж эхэлжсэн л да. Тэгээд сүүлдээ ингээд өөрөө бас нэг бясалгаад ингээд явж явах явцдаа өөрийн арга барил гэж олддог хүнд. Тэгээд өөрийн арга барилаа олсон нь бол өөрт илт мэдэгддэг. Тий хүнийг тийм аз жаргалтай болоол тий. Хөнгөрөөл тий. Өөрийн арга барилаа олно гэхээр яах одоо ингээд өөрийнхөө бодлыг бас тодорхой хэмжээнд бас ингээд удирдах сурж ийн гэсэн үг юм. Яг л тийм л гэсэн үг. Ер нь бол ингээл ажиллахаас л эхэлнэ л те. Өөрийгөө ажиллаж эхлээл, өөрийгөө эхлээл гаднаас нь ажиллаж эхлээл, тэгээл дараа нь өөрийнхөө хэлж байгаа үгийг хараал те. Тэгээл ингээл бодлоо бас ажиглан, сэтгэлээ ажиглан те. Ямар одоо сэтгэл надаас гарч ийн те гэдгийг ажиглан. Тэгээд тэрэн сэтгүүтэйгээ яаж уялдаж одоо сэтгэл зүй болж байна гэдгийг ажиглан те. Ер нь тэгээл өрөөл бусдыг ажигладаг тэр ажиглалтаа л чанха өөрлөгөөл чиглүүлнэ л гэсэн үг. Тий. Тэгэхээр ерөөсөө та юм хэлчихсэн үү? Тий. Яг уу тэгээд энэ бясалгалын зам мөрд орсон энэ нь бол бас цагаан хоолтой их холбоотой байдаг. Тэгээд би ч өөрөө энэ веган амьдралын хэв маягтай хүн шүү дээ. Тий. Веган хоолны за энэ бол бас аюу гоё туснаас хэдэг байгаа хоёулангийнх нь ярианых нь тий. Тэгэхээр саяны яг ярьсан хэсгийг нэг ерөөд нь базаад хэлчихэд бол тий таны бодлохоор хүн үнэхээр бас одоо таны бид хоёрыг үзэж байгаа хүмүүст одоо янз бүрийн л асуудал тий хүний амьдрал юм хаан болсон байгаа. Гэхдээ таны бодлохоор ерөөсөө үнэхээр өөрийг бусдыг өрөөлийг ажиглаж яснаас тий өөрийгөө нэг ажиглаад өөрлөгөө өнгийгөө яг ингээд нэг гадны хүний нүдээр өөрийгөө ажиглаад ирвэл тэр чинь эргүүлээд басна дотоод сэтгэлийн тэр уймраад байгаа тэр зүйлийг нэг тайвшраал тэгээ гой зүйл болно гэж хэлж байна. Тэр энэ айгүй гоё үг. Тэгээ ер нь бол хүн өөртөө ажиллаад ирэхээр бусад юмнууд харьцангуй амар болдог. Тий амар болдог л гэж би өөрийнхөө туршлагаас ер нь тэгж мэдэрдэг штеп. Тий. За сая нөгөө веган хоол гэж ирсэн шүү дээ. За тэгээд веган хоолны хоолоор за ер нь ингээд монголчууд чинь бид нар чинь махчин ард түмэн гэлдэгдэг тий. Тэгэхээр ялангуяа ийм махчин ард түмний дотор дунд ингээд цагаан хоолтон бах ер нь ямар байдгүй танд хэцүү юу? Тий. Веган хэв маяг гэж хэлсэн шүү дээ тий. Би өөрөө веган амьдралын хэв маягийг эрхэмлдэгэ гээд. За тэгээ веган амьдралын хэв маяг гэхээр хүмүүс ногоон хоол уу гэд хоолоор төсөлдөг. Хоол орно. Ногоон хоол орно. Түүнээс гадна бас одоо нөгөө эдэлж хэрглэж байгаа зүйлүүд те байгаль орчиндөө хоргүй байх те минимал амьдралын хэв маягтай байх эднэр бол орно. Бас нөгөө эрхэлж байгаа ажил маань хүртэл одоо веган хэв маяг руу 2000 оноос бол шилжсэн юм байж байгаа. Тэгээд Монголд одоо веган байх хэцүү юу гэж байна. Тэгэхээр одоо нөгөө хэцүү байхдаа гэхээр хэцүү болгоол эвэл бол болгоол байдаг. Монголчин маань харьцангуй бас тий ногоо одоо сүүлийн үед бол тарж байна. Монголын хөрс бол харьцангуй бус орныг харьцуулахад эрүүл байна. Тий идэх юм бол зөндөө олддгоо. Тэгэл үр тариа байна тий шашнууд байна. Тэгэл идэх юм бол их олддог. 2000 оны ихээр бол хэцүү байсан. Бас идэх юм олдохгүйч байх шиг тий. Тэгээ өөрөө нөгөө ингээд дотроосоо зоригдсон болохоор
Тэгээ тэр бол нэг их бэрхшээл биш л дээ. За, суга бити зүйлээрээ төр зур. За, Google-оор нэвтрүүлгийнхээ ерөнхий ивент тэтгэгч Castle Town-ийнхаа талаар товчхон мэдээлэл өгье. Тэгээд манай ерөнхий ивент тэтгэгч байж Google бол та бүхэнд хүрэх боломжтой бас болж байгаа шүү. Тэгээд яг одоо намайг үзэж байгаа хүмүүс хотын төвөөсөө хамгийн ойрхон Сүхбаатарын талбайгаас ердөө 1.2 км байрлах Castle Town 550 айлын хотхон байгаа. За, энэний болохоор дараачийн 3-4 дэх блок нь ер нь одоо нэг цагаан сартай уралдаал ашиглалтанд авахгүй байж байгаа. Тэгэхээр яг хотхны төлөвлөлттэй, металл фасадтай, эрүүл ахуйн одоо маш олон бас эрүүл мэндийн шийдлүүдийг хангасан тийм төсөл маш гоё төсөл болж ирж байгаа. Тэгэхээр яг байр хайж байгаа найз нөхөд, гадаадд амьдарч байгаа монголчууд маань байгаа бол манай глобалын хамтрагч бас дэмжигч байгууллага Castle Town төслийн ерхий мэдээллийг аваад бас сонирхож үзээрэй гэж санал болгож байна. Хүн дотроо яг зориг шалгацсан болохоор тэгээ та сая хэлээ л дээ веган гэхээр зөвхөн нэг хоолтой холбоож ойлгоод байдаг те зөвхөн мах идэхгүй байгаа те хүмүүсийн зүйл идэхгүй байх гэж ойлгоод гэдэг. Гэтэл одоо веган амьдралын хэв маяг гэдэг чинь хоолыг давсан маш том сэдэв байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө талаараа таны веган болно гэдэг нь бас их дэлхийгээ арай өөр өнцгөөс ингээ хайрлаж яваа бас нэг хүн байгаад байгаа байхгүй таны үед те ер нь яг тэр шийдвэрийг гаргахад танд нөлөөлсөн тэр зүйл нь юу байсан юм? Ерөөсөө судалгааны ажил гэж боддог. Оюутан байх үе. Оюутан байх үеэсээ эхэлсэн гэсэн үг. Ер нь энэ нефтийн гаралтай түүхэн ид маань ер нь болохгүй байна. Би нэгэнт юм хийж ивэл те яах гэж одоо хог шаар үйлдвэрлэх хүлээ гэдгээс л эхэлсэн байхгүй. Тэгэл ер нь 2000 онд ер нь манайч анх нөгөө түрүү хэлсэн те би нүүрний бүтээгдэхүүн тэгээд хоёрхан төрлийн шампунтай л байсан. За ингээд энийг хийгээд явж идэл ер нь энэ нөгөө нүүр арчилгааны бүтээгдэхүүний түүхийн идүүд маань ерөөсөө энэ веган ангиллыг олдохгүй байсан байхгүй юу 2000 оны үед. Тэгэхээр нь шууд болоод тэгээд ерөөсөө шууд ус арчилгаагаараа дагнасан. Харьцангуй олдоц ихтэй байсан байхгүй юу. Тэгээ веган ангиллийн одоо түүхэн идийг сонгоод тэгээд хүнсний шаардлага хангасан ийм түүхэн идүүдийг сонгоод манайх ер нь 2000 оноос одоо хүртэл ус арчилгаагаараа голцоо ер нь ус арчилгааны бүтээгдэхүүнээр дагнаж ингэж явж байгаа. Тэгээд ер нь одоо энэ шинжлэх ухаан, технологийн дэвшлэр сүүлийн үед бас ургамлын гаралтай түүхэн идийн олдоц их болж байна. Тэгэхээр одоо цаашдаа бид нар их гоё тийм Монгол хүнийхээ арьсан тохирсон тий байгаль цагуурдаа тохирсон тийм арьс арчилгааны бүтээгдэхүүн хийх гээд одоо эрдэм шинжилгээний ажил хийгээд явж байгаа. Та сая айгуу гоё хэллээ шүү дээ. Ургамлын гаралтай түүхэн эдийн олдоц нэмэгдэж байна гэдэг. За бидний одоо яг Монкремийн төсөөлөхөр бол яг түрүүн таны хэлсэн халгаа ган гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс өөрийг бас ямар гоё түүхэн эдүүд гоё судлагдаж гарч иржээ. Ер нь л одоо бид нар түүхэн эдийнхаа судалгааг бол ер нь байнга л хийж идэг. Тэгээд чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд чанартай түүхэн эд бол хэрэгтэй. Тэгээд технологи процесс бол бас шаардлагатай байдаг. Тэгэхээр бид нар хамгийн чанартай түүхэн эдийг л одоо сонгож л бүтээгдэхүүнтэй хэрэглэхийн тулд байнгын судалгаа шинжилгээний ажил хийдэг. Тэгээд мөн одоо Монгол орондоо олдц ихтэй байдаг. Тэгээд тийм ургамлын гаралтай түүхэн эдийг л одоо нэлээд их судалгаа шинжилгээний ажилд бол оруулж хийж байна да. Одоогоор бол ер нь халгаагаас гадна хусны навч те. Тэгээ Монгол одоо Монгол цайныхаа хандыг ашигласан бүтээгдэхүүнүүд одоо манай мала мологийн шампунь ч нь бол Монгол цайны хандтай штэ. Хүүхдийн нөгөө хөлрөлтийг багасгана гэд тэр Монгол цайгаа бас бид нар өөрсдөө дотроо хийдэг. Тий гэх мэт ингээд ургамлын одоо судалгаагаа бол нэлээд хийж байгаа. Тасралтгүй л үргэлжлэх процесс энэ тий. Тэгээд бас энэ нэгэнд гаргацсан бүтээгдэхүүн дээрээ одоо бид нар одоо клиник туршилт хийж одоо нөгөө чанарыг бас баталгаажуулдаг ингээд явдаг. Тэгээд Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль эрдэмтдтэй хамтраад одоо компанийнхаа санхүүжилтээр одоо энэ гаргацсан бүтээгдэхүүн дээрээ туршилт судалгааны ажил бол бас их хийдгээ. Тэгээд яг энэ туршилт судалгааны ажил болохоор зэрэг хичнээн хувь нь одоо ургалтыг сайжруулж байна. Үсийг үнэхээр одоо бууралталтаас урьдчилан сэргийлж чадчихэв үү? Нэгэнт бууралтцсан үсийг одоо өнгийг өөрчилж чадчихэв үү? Гэдэг дээр одоо судалгааны шинжилгээний ажил бол хийдгээ.
Энэ дээр нөгөө лаборатори гэсэн чинь бас ингээл Монголд болохоор лабораторийн судалгаа шинжилгээ явуулахад лабораторийн нөөц хүчин чадал бас хангалтгүй гэж тиймэрхүү байгаад идэв шүү дээ. Таны бодлоо мэрэгжлийн хүнийх нь хувьд ер нь яг ямар байна гэж үзэж чинь тэгээ бас өшөө гоё ингээд сайжруулахыг хүсэж байгаа инкимсэн да гэсэн танд яг лабораторийн хувьд бол юу байна? За ер нь яг Монгол улсын хувьд гэх юм бол сүүлийн үед бол лабораторийн тоног төхөөрөмж хамрах хүрээ энэ төр бол сайжирж байгаа. Манай компани хувьд гэх юм бол дотоод хяналтын лабораторитой. Компани дотроо байдаг. Ер нь цаашдаа бол энэ импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэгээ энэ дээр бол хяналтыг эрүүл ахуй хяналтыг нь бол илүү сайжруулмаар юм шиг санагддаг. Импортоор орж иж байгаа бүтээгдэхүүн дээр тийм хяналтыг нь бол илүү сайжруулмаар юм. Одоо ер нь за зөвхөн ус арчилгааны бүтээгдэхүүнээр аваад үцхээр шүү дээ. Импортын тэр бүтээгдэхүүнүүд дээр ямар төрлийн одоо тэр чанарын шаардлагуудыг тавьдаг юм бэ? Импортын бүтээгдэхүүн дээр бол ер нь эрүүл ахуйн шаардлага их сул штэ. Ер нь хөгжингүй орнуудаас импортлж байгаа импортын бүтээгдэхүүний хувьд бол үйлдвэрлэгчийн сертификатаар л оруулж ирдэг. Тухайн үйлдвэрлэгчийн. Монголд бол хийж байгаа шинжилгээний их байдаггүй. Цаашдаа бол ер нь яг энэ импортын бүтээгдэхүүний чанар ямар байна те эрүүл ахуйн шаардлага ямар байна гэдгийг дээр бол зайлшгүй юм нарийн шинжилгээнүүдийг хийх шаардлагатай гэж би бол боддог. Тэгэхээр цааны ярьсан яриаг тань өшөө лавлаа асуухад одоо жишээ нь яг тухайн үйлдвэрсэн газрын сертификатыг л ингээ голцлон хардаг гэдэг шүү дээ. Тэгээ Монголд болохоор тийм шинжилдэг уг нь бол тэр урт найрлагын ч юм шинжилдэг уг нь боломж нь байгаа тийм импортын ер нь тийм лаборатори бол хараахан байхгүй. Яг ингээд одоо жишээлбэл бүтээгдэхүүн байлаа гэхэд тэрэн дээр одоо ямар урт найрлага түүхийд орсон байна гэдгийг шинжлэх тийм лаборатори одоохондоо манайд бас байхгүй байгаа. Гэхдээ өөрсдийнхөө нөгөө тийм лабораторитой болох зайлшгүй шаардлагатай. Сүүлийн үед бол одоо энэ яг би мэрэгжлийн хүний хувьд ингээд орц найрлагыг харахад бас ер нь энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан одоо хортой орц найрлагууд их орж штэ. Одоо парабенууд гээл байна тий. Одоо тэд нар чинь болохоор хор давдар үүсгэдэг гээл ингэсэн байж парабенууд гэдэг нь нүүрслэгч байцуд байхгүй юу. Тэгэл одоо химийн гаралтай өнгө оруулагч байна тий. Ер нь ингээл үсэнд одоо наалдац бохирдол үүсгэдэг. Одоо тийм одоо бүтээгдэхүүнүүд бас силиконууд байна тий. Ер нь л энэ дүүргэгч бодисуудад бол нэлээд их тийм юмнууд бол ажиглагддаг. Манайх болохоор зэрэг тийм силикон, парабен энэ төр бол ашигладаггүй шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь энэ импортын бүтээгдэхүүн дээр тавих эрүүл ахуйн шаардлагыг бол сайжруулж ийж одоо ард иргэдийн маань эрүүл мэндийн байдал бас нөлөөлнө гэж. Энд чинь тэгэл өөрөөсөө хаахана маш шаардлагатай зүйл байгаад байгаа шүү дээ. За мэдээж одоо Монголын ард иргэд эрүүл те өөрөөсөө хоргүй тийм зүйлээ бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй байгаа. Дараачих нь бол мэдээж бас энэ чинь шууд үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих асуудал бол гарч ирж байгаа байхгүй тий. Үндэсний үйлдвэрлэгч бид бол ингээд хамаг сайнараа тий судалгаа шинжилгээнд дээр тулгуурласан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлээд түүнийг одоо клиник туршилтаар баталгаажуулаад ингээд баталгаатай бүтээгдэхүүнүүд бол байж байгаа шүү дээ. Гэтэл импортоор одоо орж ирсэн гой сапагла бодолтой бүтээгдэхүүнийг бол одоо хүмүүс сонгох нь илүүтэй байдаг. Монгол одоо угаасаа үйлдвэрлэгч орн биш учраас түүхийдийн үйлдвэрлэл, сапаглааны үйлдвэрлэл бол хөгжөөгүй. Бид нар бол ер нь баглаа бодол дээрээ л тааруухан байж магадгүй тийм ээ. Одоо бусад одоо брэндүүдийн импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад түүнээс биш доторх юм бол би ер нь бол хийж чадаад байгаа манай салбарынхан гэж л харж байгаа шүү дээ. Орц найрлага бол үнэхээр яг таны эрүүл мэнд урт хугацаанд бас тий нэг төрхөн зургийн нэг үр дүн биш. Тэгээ урт хугацаанд эрүүл мэнд гэдэг. Ер нь яг ус арчилгааны бүтээгдэхүүн дээр гэх юм бол манай компани үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бол хуухаараа хүртдэг хүнс гэж ойлгоо. Ямар гоё. Би энэ үгийг анх удаа сонсч байна. Хуухаараа хүртдэг хүнс гэж тийм урайтай бас байсан манайх. Тэгээ хуухаараа хүртдэг хүнс одоо усны одоо хуйх чинь бас их онцлог штэ энэ арьснаасаа. Өөр байдаг. Ууданцартай байдаг байхгүй. Тэр ууданцар дотор ч усны амьдрал явагдаж байгаа шүү дээ. Тий. Тэр ууданцар дотор ч н одоо усны өнгө үүсэж байна. Ууданцар дотор ч н ам бүл нэмэгдээд ус ургаж ам бүл нэмэгдээд тий. Тэр ууданцар дотор ч бас
нөгөө үс маань хөгшрөөд өгч байна тий. Амьдрал бүхэл бүтэн амьдрал явагдаж байна. Амьдрал бол явагдаж байна. Тэгээ уутанцэр чинь өөрөө тосны хөлсний булчирхайтай холбоотой хялгсан судастай холбоотой байдаг. Тэгэхээр хуухаараа хүртэж байгаа тэр хүнс маань одоо хүнсний шаардлага хангаж эрүүл ахуйн шаардлага хангасан байх тусмаа л одоо үсий чинь ингээд эрүүл одоо энэ эрт бууралдахгүй эрт бууралтгаа сэргийлээд тий эрүүл гоё төрөлх өнгөөрөө гялалцсан амирсан тий одоо урт удаан хугацаанд өтгөн сайхнараа байх гол нөхцөл бүрдэж байгаа юм л да. Сая таны хэлсэн үгнүүд ерөөсөө нэг энгийн хүний үгнээс нөгөө амнаас гарахааргүй үгнүүд байгаа байхгүй тий. Хойхны уутанцар хэлээ юу гэсэн үг вэ? Уутанцар ампул нэмжийн тэнд өгч тий. Үнэхээр яалтчгүй мэрэгжлийн хүн дээрэс нь бас яг ингээд үйлдвэрлэл дотор нь явж байгаа болохоор тий бид нар яг нүдэнд харагдтал ойлгуулж чадаад байна. Тий. Тэгээ түрүү нөгөө импортын талаар хоёлаа ярьсан шүү дээ. Тий. Импортын талаар ярьсан. За тэгвэл импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол их хүчлэн тэгэл нэг тухайн аль газар үйлдвэрлэсэн, аль үйлдвэрийн гэдэг сертификатуудыг л ерөөхдөө ингээ харчаад байна гэдэг тий. За тэгвэл манай монголчууд бол монгол бүтээгдэхүүнүүдээ олоос руу гаргаж байгаа, эхнээсээ гаргаад ч явж байгаа тий. Тэгэхээр таны хувьд тэгвэл за Япон руу хамгийн анх ингээ гаргахад бас бичиг цаас бүрдүүлэл явж л ясмаа. Тэгвэл яг одоо бас ингээд дараачийн одоо экспортыг араас нь хөөцөлдөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр танаас одоо ямар бүтээгдэхүүний гадны улс тэгэж танаас шаардж байна бүтээгдэхүүнүүд. Ер нь бол хятад байна тий. Юу байна? Солонгос байна. Ер нь бол штэ яг ингээд нөгөө импортын бүтээгдэхүүн гэснээс дөрөнд бусад улсуудад бол өөрсдөө зах зээлийг хамгаалаад импортоор оруулах гэж байгаа шүү дээ. Одоо манайх ч гадагшаа экспортоор гаргана гэдэг чинь импортоор оруулахад импортын бүтээгдэхүүнийхэн татвар их өндөр байдаг юм билээ. Тэгэхээр одоо татвар тий нэгдүгээр татвар нь их өндөр. Тэгээд мэдээж хэрэг нарийн шинжилгээнүүдийг бид нар тухайн улсад нь хийлгэн штэ. Улсынх нь лабораторид нь бол хийлгэж байгаа. Тэгэхээр зэрэг бас нөгөө энэ одоо манай салбар чинь цоошин салбар юм чи одоо 36ах настай. Тэгэхээр одоо манай үйлдвэрлэгчид бол бүтээгдэхүүнээ хийгээд чадчихээн. Тэгээд чадж байгаа бүтээгдэхүүнүүд дээр энэ гоо сайхны бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэл дээр импортын гаднаас орж иж байгаа импортын татварыг одоо нэмбэл бас бидний өрсөлдөх чадвар сайжирна л гэж үздэг юм л да. Би бас чухал юм байна. Тэгээд манайх бол Японд аль 1997 онд одоо гаргахад одоо Японы Осака хотын эрүүл мэндийн тэр салбар лабораторид нь шинжилгээнүүдээ өгөөд Японы эрүүл мэндийн яамны лиценз авч анх удаага гаргаж байлаа. Тэгэхээр бид нар одоо бас энэ импортын шаардлага хангах тий одоо импортын бүтээгдэхүүнээс ч одоо давсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадчих байна бид гэсэн үг шүү дээ. Тэр чинь бол тий бас тий тэгэхээр зэрэг бас тийм импортын бахархалтай зүйл шүү дээ. Тэр 97 он гэдэг чинь. Тий тэгээд бас нөгөө энэ Солонгос гэхээр одоо энэ Солонгосын жуулчид Монголд ирж байгаа шүү дээ. Тэгээд Монголоос авч байгаа хоёрт баг орж исэн байлээ шүү. 24 онд Монголд хамгийн их ирсэн жуулчид гэсэн чинь Солонгос. Тэгээд Солонгос жуулчдын Монголоос авдаг 10 бүтээгдэхүүний нэгд манай алгаа брэнд бол Звиссаар ордог. Тий. Тэгээд бас ингээд Солонгос бол авъя гэд. Тэгэхээр нэгдүгээр импортын татвар нь өндөр. Солонгос ч бас зах зээл хөгжингүй улс штэ тий. Хэрэглэгчид бол айгүйх байгаад байдаг. Тэгээд манайх бол энэ ондоо бас нөгөө түндээ мөн гээд зах байдаг юм билээ штэ Монгол таунч гэдэг юм байлээ тий. Тэн дээр бол бас нэг тийм лангуунд нийлүүлж байгаа бүтээгдэхүүнээ. Тэгээд Хятад бас 2024 онд нэг Монгол барааны дэлгүүр нэгдсэн байхгүй. Тэгээд тэрэн дээр бид нар бас лангуу аваад бүтээгдэхүүнээ гаргаж исэн. Тэгээд Солонгос болоод одоо энэ Хятад өвөр Монгол хэрэглэгчд бол маш их үр дүн гарсан. Заримынх нь ус одоо бууралт ус нь харалж байна. Тэгээд нэг 36 настай тийм өвөр Монгол хэрэглэгч бол манай дээр бүр хаягаар нь бүтээгдэхүүн дээр байсан утсаар нь уцтаад хаягаар нь бүр Монгол зорж ирээд тэгээд халдсан байсан 36 настай мөртлөө. Тэгээд би халдсан байхдаа их хөгшин байсан. Тэгээд ус нь битүүрээ дургацсан. Тэгээд одоо би амьд үлдэгдэл наснда энэ бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэд
бас тэгжсэн. Тэгээд ер нь маш том гоё үр дүн. Тий, тэгээ маш том уран байхгүй биднэрт. Тэгээ үйлдвэрлэгч бид бол бас хэрэглэгчдийнхаа л урмаар ингэж явдаг. Ер нь бол төлхөө явдаг шүү дээ. Ер нь. Тий. Түрүү нөгөө нэг юу яасан шүү дээ. Солонгос руу Япон руу бол лаборатори дээр нь шинжилгээ энэ төр өгчээсэн гэж байгаа. Ер нь тэгээс өөр та аль улсуудад яг манай одоо бүтээгдэхүүн очоод ер нь тэр лабораториос гарч байгаа үнэлгээ нь ер нь ямар байдаг вэ? Ер нь бол яг энэ Хятад өгчээсэн, манайх те шинжилгээгээ Солонгост өгчээсэн, юунд Японд өгчээсэн. Тэгэхээр үр дүн бол яг л тэ яг нөгөө стандартаар хийж байгаа учраас олон улсын стандартын шаардлагыг хангаалга. Хоёр зүйл байдаг. Бусад оронд одоо экспортлоход нэгдүгээрт нь бол өргөн хэрэглээний бараа юм уу, энгийн шампунь юм уу, эсвэл ямар нэгэн ургуулах одоо бууралтын одоо эрт бууралтын эсрэг шампунь юм уу гэдэг дээр одоо тийм зорилтод одоо тийм бүтээгдэхүүнүүд дээр бол харин клиник туршилт хийх хугацаа нь бол 6 сар хүртэл урт байдаг. Клиник туршилтанд ер нь орж ирсэн үү бүтээгдэхүүнээс? Японд орж ирсэн, Солонгост бол бас хийгдчихсэн. Тэгээ тэр туршилтыг нь болохоор Солонгостой байд юм уу? Солонгосын талаас нь хариуцаж юм уу? Тий. Ер нь клиник туршилтыг бол яг Солонгост бид нар санал тавиад хийлгэжсэн. Монголдо бол клиник туршилтаа бол Монгол Улсын их сургууль, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтдтэйгээ хамтраад компанийнхаа санхүүжилтээр өөрсдөө л хийж байгаа. Тий. Тэгээ буурал үсний бүтээгдэхүүн дээр одоо гарсан үр дүн бол айгүй сайхан үр дүнгүүд гарсан. Тэрэн дээр бол үсний одоо чийгшил нэмэгдсэн. Тий 18%-аар. Үсний нэгж үсний одоо диаметр бүдүүрсэн. Энэ бол их чухал үр дүн баггүй юу? 17%-аар. Тэгээ энэ нь одоо 1 сар хэрэглэсний дараах үр дүн шүү. Тэгээ диаметр бүдүүрнэ гэдэг чинь чийгшлээ авж जैन тухайн үс. Тэгээд шимт хичээлээ авж байна л гэсэн үг байгаа юм. Тэгэхээр нэг үсний диаметр бүдүүрсэн. Тэгээд шинээр гарч байгаа нөхөн төлжилтүүд дандаа хар гарсан. Тэгээд одоо 1 см квадратад оногдох үсний тоо 18%-аар өссөн. Тэгээд наснаас бүл нэмсэн. Тэгээд тий наснаас хамаараад 77 хүртэлх хувийн үр дүнтэй. 77% гэдэг чинь бид нар ер нь бууралтад эхэлсэн байгаа хүмүүс дээр ингэж клиник туршилт хийж үзсэн байхгүй юу? 35-аас 55 насны. Тий. Манай энэ буурал үсний сэтийг бол ер нь бууралтахаас урдчлан л сэргийлж хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр чи одоо цагаан ус гараагүй ч гэсэн хэрэглээл эхэлж яах нь гэсэн үг шүү дээ. Тий, ер нь буурал нэг 35-аас эхэлж бууралддаг гэж байсан бол одоо сүүлийн үед чинь сүүлийн 5 жилд чинь бүр бууралталд их залуучж шүү дээ. Тэгээ бууралдах шалтгаанууд бол харин тэ юутай холбоотой? Тий, бууралдах шалтгаанууд бол одоо нөгөө амьдралын буруу хөвшил тий бай орж байгаа. Тэгээ амьдралын буруу хөвшил гэдэгт нь одоо унтлагын цаг орно тий арх тамхины хэрэглээ орно. Тэгээ компьютерийн хит хэрэглээ орно тий. Тэгээ эрдэсийн дутагдал хоёрт нь бол зайлшгүй орж байгаа. Тэгээ дээрэс нь сэтгэл санаа нэ. Тий, сэтгэл санаа одоо стресс бухимдал бас орно. Тэгээд бас удамшил бол бүр тавт нь орж исэн. Тэгээд энэ удамшил хамгийн сүүлд юм биш. Үсний бодог, хийм бодогны хэрэглээ. Үсний бодогны хэрэглээ гэж бол бид нар эрдэмтэд бол дүгнж гаргасан байна. Тэр чинь яг таны хэлснээр болохоор удамшил хамгийн сүүлд ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр ус ер нь бууралтаад ингээд байгаагийн залуу байж бууралтаад байгаа шалтгаан нь дийлэх нь ерөөсө тэр хүний амьдралын хөвшилтэй холбоотой. Амьдралын хөвшил тэгээ бас нөгөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнтэй холбоотой. Тэгээд хитрхи их юм бодог хийлгээлээвэл эрт буурал өстэй болно л гэсэн үг. Энэ нөгөө буурал өсний талаар аяг ярих юм гээд гараад ирчихээ. Хүмүүс цаа ингээд буурал өс ингээд надад ч гэсэн байгаа л та. Би тэгтээ нөгөө нэг хүнээс ч илүү найзаас ч илүү сонсон байхгүй. Тэгсэн чи цагаан өсөө түгээл бол нэг татаж авчвал ахаад их гараад идэг гээд. Тэгээд тэр нь татахгүй байх нь зөв үү ер нь? Ер нь мэдээж хэрэг хараа. Нэгдүгээр цэвэр байж ээж, уудан цар эрүүл байж ээж, уудан цар шимт хичээлээ авсан тохиолдолд аяндаа угнаасаа одоо өнгөөгөөд эхэлдэг байхгүй. Тэр шимт хичээлээ аваад, чигээ аваад ингэж ийн гэдэг чинь нөгөө уудлис, меланоцит эсийн хөндөлжилт. Уудлисийн хуваагдлыг эрчимжүүлж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ үндсээс нь цэвэрлэхгүй бол зүгээр түүж авахд бол
буурлуусвал алга болохгүй. Тэгэхээр чинь одоо юу буурал үсдэг гараад ирж байна гэсэн тэр нөгөө уутанцар маань хөгшөрсөн байна гэсэн үг юм уу? Яг тийм. Ууданцар хөгшөрсөн байна. Ууданцар дотор эсэлтэлтийн стресс явагдсан байна зохих хэмжээгээр. Тэгээд зохих хэмжээгээр одоо нөгөө бүтээгдэхүүнний сонголт бас дээр анхаарах хэрэгтэй. Амьдралынхаа хөвшилтээр яах бас анхаарах хэрэгтэй. Байнгын хэрэглээний юм тариа байна уугүй юу гэдэгтээ те бас анхаарах хэрэгтэй. Үн цэнийг илэрхийлэгч Мундагт Loyalty картыг хэрхэн ашиглах вэ? Байнгын хэрэглэгч нартаа зориулан Event Ballroom, Triple Event Hall, Triple Catering, Glory Ballroom, Их Монгол ургуу, Хамаг Монгол ургуу салбаруудаар үйлчлүүлсэн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнээс хамаарч дараах урамшууллын бонус оноог хуримтлуулна. Шинэ карт 1%, 30 саяас дээш худалдан авалтын 2%, 100 саяас дээш худалдан авалтын 3%, 200 саяас дээш худалдан авалтын 4%, 300 саяас дээш худалдан авалтын 5%-ийг Loyalty картандаа цуглуулах болов. Үн цэнийг хуримтлуулъя. Мундагт Group. Одоо энэ үйлдвэрлэл эрхлээд ингээ авч яхаад эн чинь бас нэг залхам чалаа айгу хэрэгтэй шүү дээ. Европын орнуудад бол ингээл аваас авд үеэс үед хүүгээс хүүд охинд гэл ингээл явдаг. Тэг эргүүлээ тэр нь альва бүтээгдэхүүн норц найрлага нь улам баяжаал, улам ингээл гоё болоод брэнд болоод ингээл явдаг те. Таны хувьд болохоор яг хүүгээ нэг настай байхад яг компани эхлүүлж байсан гэж ярьжсэн. Тэгэхээр таны хувьд энэ ингээ яг залхам чалаагаа бэлдэх тал дээр явж байна. Ер нь залхамж халваагаа бэлдэх тал дээр бас ажиллаад л ажиллаж байна. Ажиллаад хизээрээс эхэлж ажилласан та. Ер нь бол хүүхдүүдийн сонирхол өөрштэй ер нь хувь хүний сонирхлыг бол ингээд хүн болгон өөр юм чинь тий. Ингээл одоо нэг айлд чинь 4 хүүхэд байх чинь дөрүүлээ одоо өөр ижил хүсэл сонирхолтой байдаг шүү дээ. Гэхдээ одоо миний хувьд болохоор тэр хүүхдүүдийн хүсэл сонирхлыг одоо алавдах ийм хүсэлгүй байдаг. Тий. Яг өөрөө нөлөөлөөд тий ингээд энэ ажилд дурлуулах ийм сонирхолтой хүн гэхүүдээ тий. Тэгээд энэ ажлаа бас хийгээл явж байна. Тий. Одоо тэгээ ямар байдалтай явж байна? Ер нь дажгүй. Дажгүй юу? Бол залуучууд тий. Одоо залуучууд бас сайхан одоо нөгөө ер нь ойлгоод тий. Хүн ойлгоод гол нь хүнийг алавдаж хийх бус. Хүн ойлгоод одоо тэр ажилдаа дурлж хийх нь их чухал гэж үздэг. Алиа ингээл үйлдвэрлэл явхад бас төрийн дэмжлэг гэдэг бас маш их хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийг явж байгаа. Тэгэхээр таны хувьд болохоор ер нь яг ингээд яг төр засгаас авсан хамгийн боттой тэр дэмжлэгүүдээс гэвэл юу байсан? Яг намайг анх ингээд үйлдвэрлэлээ үүсгэн байгуулж ахтал одоо нөгөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж яригдчихсэн. Тэгээд одоо яригдсаарч байгаа. Тэгээд зарим үйлдвэрлэлийн салбарууд дээр бол бодиттой дэмжлэгүүдийг бас өгөөд эхэлж байна. Одоо жишээлбэл цагаан алт гээл те үндэсний хөтөлбөр гэдэг байна. Тий. Манай салбарын хувьд гэх юм бол одоогоор нөгөө шин залуу учраас кластер байгуулагдчихад л явж байна. Кластераараа бол бид нар бас энэ нөгөө одоо нөөтийн татвар те татварын хувь хэмжээ одоо энэ манай салбарын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүн тэгээд ижил төстэй импортын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх гэдэг маягаар одоо бас дотооддоо зөвлөлдөөд аль үйлдвэрлэлд ер нь санал бодлоо одоо ингээд нэгтгээд явж байна. Тэгээд цаашдаа бол ер нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж л дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ нэмэгдэнэ. Зүгээр яг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1%-аар нэмэгдэхэд инфляц 2.5%-аар хязгаарлагдана гэсэн тийм одоо тооцоол байт юм лээ. Тэгэхээр ер нь одоо импортын үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж л дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ. Тэгээд уул уурхай бус шүү дээ. Тий. Уул уурхай бус бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэл дээр бол бас их дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгээд бас энэ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрүүдэд бас татварын дэмжлэг үзүүлнэ гэсэн тийм хууль боловсрогдсон байгаа. Органик бүтээгдэхүүний хууль батлагдсан шүү дээ 25 онд. Тэрэн дээр бол бас тийм органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд татварын буцаа олголт олгоно 90% гээд байж байгаа. Тэгээд тэр хизэнээс хэрэгжих юм. Тэр нь бол одоо ингээд удахгүй 26 оноос хэрэгжих байх. Бас ашгүй дээ. Тийм ээ, энэ чинь бас дэвшилт шүү дээ. Тий. Тэрэн дээр бол бид нар бас их ач холбогдол өгөөд сонсоод их баяртай байгаа.
Наад чи бас маш гоё, нааштай гоё мэдээ биш үү? За таны урд болохоор нэг 2 тим үгүй гэсэн бичиг байгаа. Тэгээ энэ дээр болохоор нэг жижигхэн нэг хитгэн богино асуултуудыг асууя. Хэрвээ та тим гэвэл тимийг, үгүй гэвэл үгүйг нь. За Өргөх нэ. За нэгдүгээрт нь болохоор анх таныг бизнесээ эхлүүлж байхад Монголын гоо сайхны үйлдвэрлэл стандартгүй байсан. Тийм. Яа. За таныг гоо сайхны үйлдвэрлэлийн 17 стандартыг тогтоосон гэдэг. тийм юм. Одоо тийм юм чинь тий. За ажилчдаа хувийн хэрэгцээнд зарж үзээгүй. Таны сая ингээд нөгөө айгүй гоё ингээ бардам ингээл өргөж байгаа байхгүй та. Тэгэхээр яаж тийм стандартгүй байгаа зүйл рүү ингээ яг дайраад тэгж орсон тийм зориг байсан юм бэ? Яг ер нь эхлэе гэж бодоод судалж байхад бол стандартгүй гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд 1989 оны хувьд бол яг нэг Оросын ГОСТ гэдэг стандарт, гоо сайхны бүтээгдэхүүний стандартыг орчуулад тэгээд л бүтээгдэхүүнүүдээ тэрийг үлгэрж иш татаж авч исэн. Тэгээд ер нь цаашдаа ер нь стандарт хэмжил зүйн үндэсний төвд ингээд энэ стандарт хүн биш те. Стандарт манай компани санаачилж боловсруулъя гэсэн албан бичиг өгöd. Тэгээд стандарт хэмжил зүйн үндэсний төвтэйгөө хамтраад ингээд 17 нэрийн стандартуудыг боловсруулж батлуулж исэн. Маш гоё бахархалтай гоё санагдаж шүү. Одоо хүртэл ер нь ихэнх нь одоо стандарт тийм бүрдэгдэж байгаа. Их мөрдөгдөөд явж байгаа тийм. Баста гойс бахархууштай л санаж. Одоо баг нөгөө биний шар ус босоод шүү дээ. Манай үзэгчид бас натай хамт баярлаа бахархаал сууж байгаа хаа таны яриаг сонсоод. Тэгэд энэ дараачих нь ер нь бол ингээл манай монголчууд ч ингээд нэг дарга болохоор тий. Ингээл нэг тийм ажилчтай ингээл жоохон дээр өгнөөс харьцах ч юм уу те хувийн янз бүрийн хэрэгцээ юм хам зарахч гэдэг юм уу те тиймэрхүү бас хандлага ажиглагдаад байдаг шүү дээ те тэгэхээр таны энэ нөгөө ажилчтаа ингээд хувийн хэрэгцээнд ч юм уу зарахгүй шүү гэдэг зүйл чинь одоо хизээнээс бий болсон юм бэ? Ер нь л ингээд яагаад ч гэдэг юм уу те тий яг уу бас энэ хүндлэл ер нь компани үнд зүйл штэ. Компани үнд зүйл бол өөрөө одоо нөгөө барааны тэмдэг патент байдаг. Түүнээс түүнтэй адилаар мөн ажилтнууд байдаг байхгүй. Тэгэхээр ажилтнуудаа аль болохоор хүндэтгэж ажиллахыг одоо анханасаа тэгээд зорддог. Тийм учраас тийм сэтэл төрдгөө шүү дээ ер нь. Анханасаа одоо 36 жил болчихлоо. Тэгэхээр ер нь анх компани байгуулаад явж байгаа танд ийм одоо хандлага сэтгэл зүй ингээл байсан. Тийм байсан гэсэн үг. Ер нь хүний яг энэ ахуй тий өссөн орчин их чухал байдаг шүү дээ. Өссөн орчин таны түрүү хэлснээр болохоор дотоод боловсрал гэдэг зүйл бас чухал байна. За тэгээд энэ бүх сайхан түүхийг ингээд бичээд ингээд явж байхад зөндөө л олон бас гоё амжилтууд байсан баг. Тэгээд тэрэн дундаас ингээд бүр үнэхээр ерөөсөө маш тодор үлдсэн бүр ингээд бахархалтай тэр амжилт гэвэл та алийг нь дуртах уу? Ер нь тэр Япон улсын эрүүл мэндийн яамны лиценз аваад тэр Япон улсад гаргасан тэр экспортод гаргасан тэр маань бол надад их огшоосон. Тий одоо болж гин тий чадж гин гэсэн тийм огшоосон тийм одоо мэдрэмжийг өгчээсэн. Тий тэгээ олон сайхан үйл явдлууд байна л да. Одоо стандартууд. Яг зөвхөн ганц бол биш шүү. Та өшөөгөө ярмаар байвал тий. Тэгээ стандартуудаа батлуулаад ингээд Монголд анхны тий энэ салбартаа одоо хийсэн ажилтай боллоо гэж бас баярлж байсан. Тэгээ өөрийнхөө хийсэн ажлаар одоо 2006 онд өөрийнхөө хийсэн ажлаар бас докторийн зэрэг хамгаалсан. Тэгээд миний багш бол одоо нөгөө оюун гэдэг шинжлэх ухааны доктор хүн байдаг. Тийм багш маань Улаанбаатар их сургуулийн химийн багш доктор профессор шинжлэх ухааны доктор оюун гэдэг хүн байдаг байхгүй. Тэгээ багш маань бол надад маш их зүйлийг мэдэхгүй зүйлүүдийг бол сургасан. Түүнээс гадна анх бол академич намсраагүй.
одоо оюун багш тэр намайг дагуулж очиж ирсэн. Тий. Чи одоо ийм их бүтээлтэй хүн байж ич ингээд лабораторитоо суугаад иж болохгүй гэд намайг Ж оюун багшид анх 2002 онд шав болгож гараас минь хөтөлж аваачиж өгч байлаа. Тэгээд багш нартаа бол маш их талархаж явдаг шүү гэдгийг энэ далимд бас хэлье. Тэгээд ер нь гадаадд төгссөн хүмүүс болохоор их багш их ховртой байдаг шүү дээ. Гадааддаа төгсөөд ирнэ. Тэгээл ер нь Монголдоо нөгөө оюутан байгаагүй болохоор ч нэ багш бол байхгүй. Тэгээд ер нь тийм байдаг юм билэ. Та сая ингээд талархлаа гэж сайхан багш нарын нэр ингээд дурдж штэ. Тэгэхээр ер нь хүний амьдралд энэ талархах гэдэг зүйл ер нь хэр чухал вэ? Маш чухал. Маш чухал. Ер нь бол талархлын хүчээр үдий дайтай одоо ингээд явсан гэж би бас өөрийгөө хэлж болно. Тэгээд талархал гэдэг бол заавал их том юм байгаалгүй тий. Өдөр тутмын одоо жижиг сажиг тий амьд байгаадаа хүн талархах ёстой тий. Ингээд энэ амьсгалж байгаадаа ч гэсэн талархах хэрэгтэй тий. Ер нь бүхэл зүйлд эргэн тойрон намайг амьдруулж тий. Ингэж өнөөдөр дайнд хүрсэн бүхий л одоо хамтран ажиллаж байгаа хамт олон хэрэг урам зориг дандаа өгж байдаг хэрэглэгчид тий. Тэгээд дэмжиж ажилдаг одоо бүхий л байгууллага хамт олон ер нь бүхий л зүйлд маш их талархаж явдаг. Одоо тэгээд танай Go Global-д ч гэсэн одоо ингэж илэн далангүй сайхан яриа өрнүүлэх боломж олгосонд бас талархаж суuna. Баярлалаа. За нэвтрүүлэг ер нь юу юуг дуусгаад бас зочиндоо бэлгээ гардуулъя. За энэ болохоор баярлалаа. VIP карт байгаа. За бас Монголын маш олон гоё тийм үйл ажиллагаанууд бол бас тухтай гоё ийм орчин бол маш чухал тий. Тэгэхээр одоо таны энэ картлага манай Mondact компани манай хамтрагч байгууллага байгаа. За юу нөгөө тэрэлжийн гүр өнгөрөөд байдаг нэг Glory Resort гэдэг чинь маш том нэг их хөргөө гэдэг амралтын газартай. Тэгээ үйлчлэгээ хоол моол нь бол ер нь 5 хоттой маш гоё чанартай үйлчлэгээтэй юм байлээ. За одоо их найдад бидний бас бичлэг хийж байгаа газар энэ газар байна. Дээрэс нь бас Evento гэдэг маш том ивент хоолтой хамаг Монгол өргөө. За Glory Ballroom гэдэг маш олон энэ газрын тийм нөө сая төгрөгийн эрэхтэй ийм royalty VIP карт байгаа. Тэгээ энэгээр болохоор та ингээл нэг газраас үйлчлэгээ ингээд 50% шууд хөнгөлүүлэх боломжтой ийм картыг манай зочинд маань өгөө гэдэг аяг хөрхөө өгсөн. Тэгээ Mondact компанийнхандаа бас маш их баярлалаа. Ийм картыг өгсөн байгаа. За тэгээ нэвтрүүлгийн маань сүүлийн асуул манай Go Global-ийн бас нэртэй шууд холбогддог. Ер нь манай монгол хүмүүс тий дэлхийд энд олон улсад юу өгч чадах юм бэ? Ямар потенциалтай юм бэ энэ монгол хүн гэдэг чинь тий. Тэр оюун санааныхаа хувьд ч гэсэн гаргаж байгаа бүтээгдэхүүний хувьд ч гэсэн таны хувьд ер нь энэ талаар юу гэж боддог вэ? Ер нь би бол монголчуудыгаа маш их чадвартай тийм одоо манай монголчууд чинь тэнгэр заяатай гэдэг штэ тий. Нэг цаанаасаа л нэг юм ивэгээд ах шиг тий. Тийм эцэг өвгдөөсөө одоо тийм ивэлттэй тийм одоо одон төрц улсууд гэж би бол аюу монгол төмнөр их бахаргаж явдаг тий. Ер нь бол бид нар энэ ер нь монголчууд чаднаа л гэж хэлий. Ер нь бол одоо бүхий салбарт одоо монголчууд л гялцж штэ. Тэгэхээр нийт хүн ам хэд вүлээ тий. Тэгэхэд чинь тэр өчнөө 100 сая хүн амтай улсуудаас ч илүү одоо манай сайхан шатарчд байж байна тий. Ер нь одоо хөнгөн атлет ер нь тэгэл бүхий л салбарт спорт, урлаг одоо энэ нийтийн бүжгийн салбарт ч одоо гараад ирлээ шүү дээ тий. Ер нь ингээд манай эрдэмтэд ч гэсэн бас дэлхийн хэмжээний бүтээл хийдэг эрдэмтэд бол бас маш их байдаг тий. Тэгэхээр зэрэг би монголчуудаараа ер нь маш их бахархаж явдаг. Ер нь монгол хүн бол төрсөндөө бас их бахархаж явдаг. Би ч гэсэн маш их бахархдаг. Тийм болохоор ийм нэвтрүүлэг хийж явж байгаа. Бас баг хамт олонтаа бас их баярлалаа. Цагаан сарын өмнө одоо энэ нэвтрүүлэг маань тохиож байна. Тэгэхээр одоо намайг энэ нэвтрүүлэгт авирж оролцуулсан Go Global-ын хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Мөн Монгол түмэндээ
угтан ирж байгаа гал могоо жилдээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын үлзийтэй эрүүлийг өргөн дэвшүүлж байна. За ингээд манай цагаан сарын баярыг угтаж хийсэн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. 36 жилийн турш огт шантралгүйгээр, бууж игэлгүйгээр чин зарагтайгаар ажиллаж ирсэн үндэсний үйлдвэрлэл тэр дундаа гоо сайхны үйлдвэрлэлд стандартыг тогтоогоо энэ бүх зам амар байгаагүй гэсэн ч гэсэн маш тууштайгаар хийж ирсэн гайхамшигтай зочныг та бүхний яриаг хүргэлээ. Тэгээ манай нэвтрүүлгийг үзсэн үзэгч та нэгийг бодож хоёрыг тунгаагаарай. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.